Монгол улсад орчин цагийн зэвсэг төчин үүсэн байгуулагдсны түүхт 104 жилийн өдөр Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцүүх зарлиг гарган 5 хүнд генерал цалгаллаа. Мөн салбартаа олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүст төрийн дээд отон медаль гартуулсан юм. Техникийн шинжилгээ ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа. Хошууч генерал цолоор зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлагч бригадийн генерал Чимэд Гочогийн цогц жаргал. Бригадийн генерал цолоор зэвсэг түвшний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа давгийн дугаарагч. Зэвсэг түвшний хяналт шинжилгээ үндэсний газрын дарга хурандаа Сүхөгийн баяр очир. Зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Хоохтой Батсайхан. Зэвсэг түвшний хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Цэвэн хүүгийн буян дэлгэр нарт хүртээсэн юм а. Өргөжлүүлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж эх орныхоо тусгаар тогтнол батлан хамгаалах, халтшгүй дархан байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагналыг гардуулан хүсэн юм а. За үүнд шинжлэх ухааны гавьяа цэцлэн цолоор доктор профессор бэлтгэл хурандаа Шарвин Бямба, гавьяат багш цолоор зөвлөх инженер доктор профессор бэлтгэл хурандаа Гэлэг Балсангийн даваад орж, гавьяат хуульч цолоор Монголын нотариштын техникийн гишүүн нотариат Жахлах дислэгч Ламжавын Батцэнд, үйлчлэгийн гавьяат ажилтны цолоор Пүрвийн Даш, Төмөр очрын Оюун Бат, гавьяат тээгүрчин цолоор Ганбаатарын Бямторж, Сүхбаатарын Одонгоор Хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай, хурандаа Авир зэдийн Сүх Балт, цэргийн гавьяаны Удаан түвгийн Одонгоор хурандаа Данзан очрын Гамболд, хурандаа Түрмөнхийн Буян Бат, хурандаа Балжаагийн Намгинжав, хурандаа Базар сатын Гамболд, ахлагч жигжлийн Гамболд нар ингрэмэлсэн юм а. Харин цэргийн гавьяаны Одонгоор хурандаа Пүрвийн Мөнх Эрдэнэ, хурандаа Рэнцэн доржийн Баяр Жаргал, дэд хурандаа Нямжавын Тосонхүү, ахлагч Дармаагийн Батчулан, ахлагч Намжилд оржийн Мөнгөн очир, ахлагч Эрдэнэ жимгийн Нэргүү Баатар нар шагнагдсан юм а. Би бол одоо Монгол улсын боловсрол шинжилгээ ухааны салбарт бол 60 шахам жил ажиллалаа. Оросын албаны улсад техникийн шинжилгээ ухааны дэд эрдэмтэн, шинжилгээ ухааны докторийн зэргийг тус хамгаалсан. Мөн Оросын албаны улсын Ленинград хотод зэрэг академид төгссөн ийм хүн байгаамаа. Хил хамгаалах байгууллагын хамт олонд удирдлагуудад Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжид шилдэг сурагч гэдэг шагнал авсан. Бүх Монголын сайхан эрчүүдтэй Монгол цэргийн баярын мэндийг хүргье. Шилдэг сонсогч гэдэг шагналыг хүртсэн. Оюун шагналыг болохоор Батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Тагнуулын академи, Тэмүүжийн өрлөг ахлах сургуулиудын төгсөх курсын нэг оюутан сонсогч нарт, суралцагч нарт өгдөг энэ шагнал байгаа. Зөвхөн өргөжлөлд Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс алтан гац содон цэргийн хүндэт медаль мөн шилдэг сонсогч, шилдэг сурагч шагналуудыг гардуулан өглөө.